байгаагаа хэвлэл мэдээлэлээр дамжуулан олон түмэндээ мэдээлж байна. За өнөөдрийн хэвлэлийн хуралд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Боцогт нийслэлийн иргэдийн хурлын ажлын албаны дарга Инкбат бид гурав олцож та бүхэн мэдээлэл хийнэ. Ер нь сүүлийн бараг 1 жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн хурлын даргатай холбоотой нийслэлийн иргэдийн хурлын дарга нийслэлийн сонгуул болон бүх шатны сонгуульд ялд байгуулахын тулд энэ 60 тэрбум төгрөгийг босгосон тухай мэдээлэл иргэдийн дунд өрнөсөө. 2016 оны 7 сарын 6-ны нийслэлийн иргэдийн хурлын анх дугаар чуулган дээр нийслэлийн иргэдийн хурал дахь ардчсан намын 11 төлөөлөгч удаа дараалан нийслэлийн иргэдийн хурлын дарга Самдуугаас одоо бид нар албан ёсоор тодруулга авч ийсэн. Та иргэдийн хурлын дарга болж байна. Дарга болох гэж байна. Та нэр дэвшиж байна. Энэ 60 тэрбум төгрөгийн яриа хэвлэл мэдээлэлээр гарч байгаа зүйл та албан ёсоор хариу өгнө үү гэж хэлсэн. Нийслэлийн иргэдийн хурлын дарга тухайн үед нэр дэвших санд үед энэ бол худлаа гүтгэлэг энэ эвлүүлэг юм а. Хэрвээ энэ үнэн болох нь нотлогдох юм бол би ёс зүйн хариуцлага хүлээж нийслэлийн иргэдийн хурлын даргаасаа татгалцнаа гэдэг ийм мэдээллийг 2016 оны 7 сарын 6-ны өдрийн нийслэлийн иргэдийн хурлын анх дугаар хурлаар хэлж амлаж байсан. Үүнээс хойш нийслэлийн иргэдийн хуралд гарцсан намын бүлэг удаа дараа асууж ирсэн. Саяхан болсон эрх баригч намын удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбум төгрөгийг босгох төрийн албыг хууль бусаар үндсэн хуулийн бус аргаар одоо булаан авах чадварлаг төрийн албаа агчдын эрхийг ноцтой зөрчсөн Монгол төрийг арилжаалах энэ схем нь үнэн болохыг бол одоо эрх баригч намын олон нөхдүүд бол баталж хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол ярьж байна. Ийм учраас нийслэлийн иргэдийн хурал дахь ардчсан намын бүлэг Монгол улсын төрийн ой санамжийг тасалдуулж байгаа төрийн албыг одоо мэрэгссэн болгох энэ бодлогын эсрэг ажиллаж байгаа. 2016 оны сонгуулиар эрх баригч нам тухайн үед Монгол төрийн албыг мэрэгссэн болгоно, чадварлаг болгоно, мэрэгжлийн засгийн газар байгуулна гэж ард иргэдтэй амлаж исэн боловч тухайн үед энэ мэрэгжлийн болгох гэдгийнхээ эсрэг 8-ны засгийн газар, арилжааны засгийн газар байгуулах схемийг бол зураад явж исэн байна гэдэг нь бол удаа дараа нотлогдож байгаа учраас нийслэлийн иргэдийн хуралд гарчсан намын бүлэг нийслэлийн иргэдийн хурлын дарга Сандуйг одоо албан тушаалаас нь огцруулах асуудлыг нийслэлийн иргэдийн хурлаар хэлэлцэхийг дэмжиж албан ёсны дүгнэлт гаргасан учраас мэдээлэл өнөөдөр та бүхэнд бол хөргүүлж байгаагаа одоо дуулгаж байна. Ингээд та бүхэн асууж тодруулах зүйл байвал бид бүхнээс асуухад бэлэн. За хоёрдугаарт бид нэгэнт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан учраас нийслэл хотод өрнөж байгаа цаг үеийн асуудлаар бас товч мэдээлэл өгнө. Өнөөдөр бол дулааны улирал дуусч байна. Монгол улс Улаанбаатар хот бол одоо улирлын шинж чанартайгаар бүтээн байгуулалтын ажлууд явдаг. Хавар эхлэх ёстой олон ажлууд өнөөдөр дуусах битгий эхлээгүй байна. Энэ тухай манай нийслэлийн иргэдийн хурал дахь одоо ардчсан намын бүлгийн төлөөлөгч Боцогт мэдээлэл хийнэ. За баярлалч тий. За нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар зуны одоо улирлуудад торигтой одоо ажил зохион байгуулалт ажилладаг. За энэ хугацаанд бол одоо нийслэлийн бүтээн байгуулалтын ажлууд бол 6 сараас ажил нь эхлээд ингээд 9 сар 10 сард дуусах ёстой байтал. Гэтэл өнөөдөр зарим нэг байршлууд дээр төлөвлөсөн иргэдийн хурлаар орж баталгаажсан энэ жилийн бүтээн байгуулалтын ажлууд бол одоо хараахан хийгдэж дуусаагүй байна. Ийм учраас зөвхөн одоо энэ одоо зуны улирлуудад улс төрчөөд зөвхөн нэг намын улс төрийн одоо албан тушаал, дарга нарын албан тушаалын асуудал хилцхийн хажуугаар энэ бүтээн байгуулалтын нийслэлд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг одоо явуулах зайлшгүй шаардлагатай байна. Бид одоо бас албан тоот шаардлагуудыг хөрвүүлээд бүтээлч ажил хэрэгч байдлаар хамдаач гэдэг ийм одоо зүйлийг бас бид хэлж байна. За үйлчлэлтийн бэлтгэл ажлын явц, үйлчлэлт Улаанбаатар хотын утааны эсрэг хөрсний бохирдлын асуудал ямархуу одоо шаттай явж байгаа вэ? Бид хаврын улирал ярьсан ажлын хэсгүүд утааг бууруулах ажлын хэсэг, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хэсэг, бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хэсгүүд өнөөдөр ажлуудаа дүгнэх, танилцуулах ийм зүйлүүд огт байхгүй байгаа юм. Тийм учраас бид зөвхөн одоо энэ
албан тушаалын одоо асуудал хилцгээс илүү Улаанбаатар хот иргэдэд нийслэлчүүд иргэд бидэнд тулгамдж байгаа маш олон асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. За асуултанд хариулъя тийм ээ. Одоо энэ танай хэлдэг Монгол Ардын намаас моцсон зүйлүүд хичнээн хүн энэ нийслэлийн урдаар сандрыг орлого гэж тань хэлдэг байна. За нийслэлийн иргэдийн хурал 60 тэрбум төгрөг одоо энэ нийслэлийн ахуйн шалгууд дээр ер нь нийтлээ олох гэж үзэж байгаа юу хатгүй. Одоо нэг хаалсан гэж хэлж шүү дээ. 60 тэрбумаас Монгол төлөө дарга болсон ч юм уу тийм байрал байна. За хоёр асуулт байна. Нэгдүгээр нийслэлийн иргэдийн хурал одоо мөрдөж байгаа дээгээрээ сар болгоны сүүлийн пүрэв гарагт хуралдах ёстой. За одоо 8 дугаар сарын хурал бол 8 сарын 31-ний өдөр нийслэлийн иргэдийн хуралаар хуралдана. За хэвлэл мэдээллийн ер нь хоёр өөр зүйлийг ер нь асуугаад байгаа хараад байхад нэгдүгээр ээлжид бус чуулганы тухай ойлголт. Ээлжид бус чуулганд бол нийт төлөөлөгчдийн 3.2 гарын үсэг зурснаар ээлжид бус чуулганыг зарладаг. Энэ бол одоо нийт 45 төлөөлөгчийн 30 төлөөлөгч бол энд гарын үсэг зурснаар ээлжид бус чуулганыг зарлах ийм хуулийн заалт байдаг. А ээлжид чуулган буюу сар болгоны пүрэв гарагт хуралддаг хурал дээр хилцэх асуудлын жагсаалтанд нийслэлийн иргэдийн хурлын даргын асуудлыг хилцүүлье гэдэг дээр Монгол Ардын намын бүлгийн 16 төлөөлөгч манай намын бүлгийн 11 төлөөлөгч одоо ингэ дэмжиж байгаамаа. Энэ утгаараа бол энэ асуудал нийслэлийн иргэдийн хурлын энэ 8 дугаар сарын хурлаар нийслэлийн иргэдийн хурлын даргын асуудал бол хилцэгдэнэ гэдгийг та бүхэнд аль биесээр хэлье. За хоёрдугаарт нийслэлээр байгаа төрийн албаа хаагчдыг халсан сольсон асуудлыг яг тэр 60 тэрбумтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага бол төлөхөй шалгах ёстой. Хууль хяналтын байгууллага энэ дээр бол хариулт өгөх ёстой гэж би төгдөө үзэж байгаа. А бид бол нийслэлийн иргэдийн хурлаар баталсан ёс зүйн дүрмтэй ёс зүйн хариуцлагын асуудал ярина. Хоёрдугаар нийслэлийн иргэдийн хурлын анх дугаар чуулган дээр хэлж байсан хэрвээ энэ үнэн болох юм бол би өөрөө ажиллаа өгнө гэсэн энэ бичлэг одоо архивд манай нийслэлийн иргэдийн хурлын архивд байж байгаамаа. За хоёрдугаар та бүхэнтэй нэгэнт уулзсан дээр жишээлх юм бол нийслэлийн одоо төсвийн хөрөнгөөр 16 сургууль цэцэрлэгийн ажил энэ хавар эхэлсэн байх учиртай энэ чэнэс 7 ажил бол огт эхлээгүй байж. 7 ажил эхлээгүй байж. Өөрөөр хэлэх юм бол 8 сарын 21-ний өдөр ажлууд зарим нэг нь дуусах 50% очих гүйцэтгэл нь хэдэн хувьтай байдаг вэ гэдгийг бид нар ярьдаг байсан бол өнөөдөр 7 ажил огт эхлээгүй байна. 4 ажил бол огт 50%-ийнхаа гүйцэтгэлд хүрээгүй байна. 5 ажил бол нэг 50%-да хүрсэн байх жишээтэй байна. Тэгэхээр энэ маань юу хэлээд байна вэ гэхээр эрх баригч нам тухайн үед ярьж исэн мэрэгжлийн засгийн газар мэрэгсэн байна. Ажлыг бол үнэхээр сайн явуулна гэж ард иргэдэд амлаж исэн зүйл бол үндсэндээ худлаа байсан байна. Хоёрдугаар эрх баригч намын тухайд Улаанбаатар хотыг хөгжүүлэх, энэ Монгол улсыг хөгжүүлэх хөгжлийн бэлэн бодлого бол байгаагүй гэдэг нь харагдаж байна. Өдөр ирэх тусам батлагдаж байна. Яг үннээ хэлэхэд та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Үнэндээ хүүхдийн мөнгийг өгнө өгөхгүй. Одоо прүс машины татварыг өгнө аав нь авахгүй, хойшлуулна. Дандаа эргэж бутсан ийм шийдвэрүүд гаргаж байна гэдэг бол улс орныг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, одоо хөгжлийн бэлэн ийм бодлого бол байгаагүй байна гэдэг нь бол харагдаж байгаа. Хоёрдугаар баталгааны юу юм бэ гэхээр тухайн үед сонгуулиар хэлж исэн айл болгоныг байртаа болгоно гэж нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд өрсөлдөж 34 суудал авсан. Дараа нь засаг даргынхаа мөрийн хөтөлбөр дээр айл болгоныг ажилтаа болгоно гэдэг ийм зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр ажилгүйдлийг бууруулах чиглэлээр бүтэн 1 жил өнгөрч байгаад нэг ч төсөл хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж явуулсангүй. Эндээс дүгнээд үзэхэд бол эрх баригч нам бол Улаанбаатар хотыг яаж хөгжүүлэх вэ гэдэг ойлголт, мэдлэг, мэдээлэл, концепц байхгүй байгаа юм байна гэдэг нь бол харагдаж байгаа. Тийм учраас манай бүлэг бол ажил хэрэгч ийм зөвлөгөө, шаардлага одоо ажлаа явуулаач гэдэг ийм шаардлагуудыг бол байнга өргөн болж байгаа. Нам ястаасаа энэ хөрөнгөтэй хорон сакрал нөхөд хорон гэдэг нь өөрсдөө хэлдэг байгаа. Эндээ танаа тайлбар. За ер нь энэ асуудал дүүргийн засаг даргад ямар намаас хүн сонгогдсон бэ гэдгээс үүдэлтэйгээр байнга одоо яригддаг зүйл. Бид бүхэн одоо бүлгээс мэдээлэл хийгээл хан уул дүүрэгт, Чингэлтэй дүүрэгт
сонгон хайрхан дүүргийн хороон засаг дарга нарыг хууль бусаар авч яана гэдэг мэдээллийг бас зөрүүлээд хийж болно. Энэ яг юу илэрхийлж яах вэ гэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг яг энэ гурван дүүрэг дээр бас зөрчсөн. Бид нэр албан ёсоор хандж ирсэн эвлээ урал хийгээгүй л дээ. Жишээлх бол Чингэлтэй дүүргийн нэр бүхий хороодын засаг даргын сонгуулийг одоо хүртэл явуулаагүй. Чингэлтэй дүүргийн засаг дарга нь Монгол ардын намаас сонгогдсон байдаг. Сонгон хайрхан дүүрэг дээр мөн адилхан. Хаан уул дүүрэг дээр мөн адилхан хороон засаг дарга нарыг шууд булааж авсан. Яг үүнтэй зөрүүлээд Монгол ардын намын бүлэг бол ийм хэвлэлийн урал хийсэн. Тэгээ энд бол би юу хэлэх гээд байна вэ? Бүх төвшөндөө Монгол ардын нам олонх болцохоор одоо иргэдэн хороон дарга дээр арчс намын хүнийг сонгохоор арчс намынхын төрөө барьж байна гэж гоншигнож гонгонох шаардлагагүй л гэж бодож байна. За, өөр асуулт байхгүй бол тэгээд өнөөдрийн хурлыг өндөрлөё. Баярлалаа та.